Засгийн газар огцорч шинээр засгийн газар бүрэлдэж амжаагүй эх оны төсөв бүсээ чангалахыг сануулж байгаа энэ үед төрийн албан агчдын цалин хөлс цаг тухай бүртээ бууж байгаа эсхийг бид бүхэн зарим эмнэлэг сургуулийн удирдлагуудаас тодруулсан юм а. Ер нь бол би бодохтой тэгж бодож байгаа. Эдийн засгийн хямрал ер нь байна. Тэрийг бол үүсэхгүй. Гэхдээ ямар ч үсэн ажлынхаа цалин бол цаг хугацаанд нь тавьж байгаа. За бусад юм дээр одоо эм тарианы мөнгө ч юм уу, өчтний хоолны мөнгө, бусад зардлууд дээр бол их нээлтгүй хүлээгдэж байгаа юм бол байгаа. Бид нэр одоо хүртэл эмнэлгийн мөнгө ч юм уу, хоолныхоо мөнгөийг шилжүүлж чадахгүй байж байна л да. Хэдийгээр цалингаа цагтан тавьж байгаа ч гэсэн зарим хэрэглээний мөнгөө төлж чадахгүй байгааг тэрээр хэлж байсан юм. Харин сургуулийн хувьд байдал мөн л хэвэн байгаа ч. Зүгээр ганц 2 хоногоор санхүүжилт арай ороогүй байна гэсэн байдлаар саяны сарын хөл 1 хоногийн л хойно өгсөн болохоос нэг тийм одоохондоо тийм хүндэрсэн асуудал биднэрт мэдэгдэхгүй байна. Цаашдаа он гараад ер нь 15 оны улсын төсөв хүнд хэцүү болно гэдэгтэй холбоотой ер нь багш нарын санаа зовж байгаа асуудал бол ерөнхийдөө 15 оны цалин хөлс цагтаа бууж чадахгүй яах вэ гэсэн ийм нэг айдас хүлээлт болгоомжл байгаа. За хоолны мөнгөний асуудлын хувьд бол ямар нэг асуудал гараагүй. Тий. Зарим одоо бас нэг урсгал зардал бичиг хэргийн зардал энтрийг бол ер нь бүр хаацсан шүү дээ. Манай сургуулийн хувьд өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн зөрчил дутагдал гацаа байхгүйгээр хэвэн явагдаж байна. Багш нарын одоо цалин мөнгө одоо яг цаг хугацаанд тавьж. Цаг хугацаанд тавигдаад өнөөдөр үйл ажиллагаа хэвэн явагдаж байна. Тэгээ нүг жижиг одоо урсгал зардал бичиг хэргийн гэдэг юм уу, хүүхдүүдийн хоолны гэдэг юм уу энэ тал дээр. Зардлууд бүгд адилхан жигд хавийн явагдаж байна. Энэ төсөв хөрөнгө дээр одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан юм байна.